Суралцагчдад сонголт өгөх нь маш чухал бөгөөд технологи тэдэнд илүү их зүйлсээс сонголт хийх боломжийг нээж өгдөг. Манай ангид хүүхдүүд өөрсдийн мэдлэгээ илэрхийлэх үед жишээ нь тэд ном уншаад ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж байгаа гэж бодъё. Би энийг аль болох энгийн байлгахыг хүсдэг. Жишээлбэл чи номоо хэрхэн хуваалцахыг хүсэж байна уу? Эсвэл чи надад өөрийнхөө саналыг хэлж өгөөч ээ гэж асуудаг. Зарим сурагчид цаас бал үзэг ашиглахыг хүсдэг. Тэд зураг зурах, постэр бүтээх, магадгүй кино хийхийг хүсдэг. Зарим сурагчид видео бүтээхийг хүсдэг бөгөөд тэд засварлах ажилд орно. Зарим сурагчид тоглоом бүтээхийг хүсдэг. Тэд интерактив Google Slide Deck бүтээдэг. Би сурагчдаа өөрсдийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлээ надтай хуваалцах боломжийг олгодог. Тэд мөн бие биенээсээ их урам зориг авдаг. Мөн тэдэнд тэрхүү сонголтыг хийх эрхчлөлөг олгодог. Тэдний бүтээсэн зүйлс нь миний төсөөлж чадах бүхнээс илүү байдаг юм. Сурагчдад өгдөг сонголтын самбарын өөр нэг жишээ бол математикийн үгсийн сангийн талаарх жишээ. Сурагч бүр сурсан үгсийн сангийн талаарх ойлголтоо ямар нэгэн байдлаар харуулах шаардлагатай болдог. Тиймээс би энэ тик-так-той гридийг ашигладаг бөгөөд энэ нь янз бүрийн үйл ажиллагааны сонголтоор дүүрэн байдаг юм. Эдгээр сонголтын нэг нь математикийн яруу найраг юм. Тэгэхээр сурагчид зүгээр л математикийн яруу найраг гэдэг үгийг дарж тэднийг слайд самбар руу холбоно. Тэгэд эсвэл миний туслах багшийн бүтээсэн бичлэгийг үзүүлж энэ даалгаврыг гүйцэтгэхийн тулд яг юу хийх хэрэгтэйг мөн ашиглаж болох бүх загваруудыг энд байна гэж зааварчилгааг өгдөг. Магадгүй тэд энийг үзээд математикийн яруу найраг тэдэнд тохирохгүй байгааг ойлгож математикийн комик ном судлахыг илүүд үзэж болох юм. Тэгвэл өмнөхдөө яг ижлэр тэд математикийн комикс гэдэг үгийг дарж тэднийг слайд самбар руу аваачдаг бөгөөд тэнд нь бичлэг болон бүх загваруудыг үзүүлдэг. Тэгэхээр сурагчид агуулгын дагуу өөрсдийн суралцсан болон ойлгосон байдлаа хамгийн сайн харуулах арга замыг сонгож чадна. Камерын өмнө байгалийн авьяастай сурагчид үнэхээр бүтээлчээр ажиллахыг хүсдэг бөгөөд зарим сурагчид програмчлах эсвэл код бичгийг илүүд үзэх болохоор тэд арын ажилд ордог. Тэгэхээр тэдэнд сонголт өгөх нь өөрийн замыг сонгон, өөрийн суралцах байдлыг тодорхойлж, сэтгэл нь догдлон гэрэлтэх боломжийг олгодог.